Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зүрх судасны өвчлөлийг бууруулахад дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулахаар эрүүл амьдралын зориглол цовруул сурвалжлагыг бид хүргэж байгаа лээ. Энэ удаад сагсан бөмбөгийн спортыг сонгож байна. Нэгэн канатер анх өөрийгөө хөгжөөх зорилгоор хөгжөөн тоглоомыг санаачлан туршиж байсан нь өнөөдрийн сагсан бөмбөг үүсэх эхлэл болсон гэдэг юм а. Тэгвэл манай улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, улмаар эрүүл мэндэд анхааран сагсан бөмбөөр хичээлсээр байгаа ахмад сагсчидтай та бүхнийг уулзъя. Би 40 гаруй жил биеийн тамирын багш хийсэн. 56 жил энэ сагсан бөмбөгөөр одоо тоглож гэж энийг зааж сургаж олон сурталчилж явж байгаа юм даа. Гэхдээ сагсагдагч нь штэ. Авах самба. Тэгээд мэдрэмж их өгнө. Тэгээд дээр нь давталж орно гэдэг чинь айлбараар хурдан авах самбатай бөмбөг залалт энэ бүх юм чинь шийдэл. Энэ бүх юм чинь хурд нэлэлдэг. Идэвхтэй хөдөлгөөн хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулан, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Энэ бол эрүүл мэндийн үндэслэл хөдөлгөөн. Одоо тоглох, спортоор тоглох сагс болвол чадахгүй дэ төрдөд орлох бол явгаалах. Заавал гүнх халах байхгүй явгаалах. Тэгэхээр ганц хоёрын одоо өөртөө таарсан дасгалыг хий. Энэ спортоор хичээснийх хөнгөн шингэн те. Ийм учраас ер нь ингэж байсан болоо тэр модоо миний үеийн өгчүүл юм нөхөр өвдөх муутай, шагаан муутай яг тийм. Эмийг бол аптекаас биш. Байглаас өөрөө л олж авах. Сагс тууснаар биеийн тэнцвэр сайжран, хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна эрүүл мэнд, сэтгэн бодох үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Сагсан бөмбөг нь багийн спорт учраас та найз нөхдийн хүрээгээ тэлэх боломжтой юм. Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар аяны хүрээнд та бүхэнд ээлжид спортын төрлийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.